皆さん、こんにちは。今日も一緒に日本語の勉強しましょう。よろしくお願いします。今日はみんなの日本語第9課の文法ですね。За өнөөдрийн хичээлээр бид юу үзэх вэ гэхээр дуртай болон дургүй зүйлийн талаар хүнээс асууж хариулт сурах нь та юунд дуртай вэ? Би тийм дуртай гэдэг. За мөн мэддэг чаддаг зүйлийн талаар өөрт байгаа зүйлээ хэлж асууж хариулт сурах нь. Өөрт байгаа зүйл гэдэг маань надад машин байгаа тий. Надад компьютер байгаа. Надад компьютер бий гэж нэг. Танд гар утас байгаа юу гэж асууж хариулт сурах. За үйл үгийн өмнө үйл үгийн тухайн үйл үгийн тодтогч ордог дайвар үгсийн талаар үзэх нь. За 3 дугаарт ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг нь асууж мөн түүндээ хариулт сурах нэ. За дөрмөлөг орцгоё. Хаалтны мэйши гэж хэлсэн байна тий. Мэйши гэдэг маань юу гэсэн үг лээ? Дооши гэхээр үйл үг те, мэйши гэхээр нэр үг шүү. За Японд очихоор багш нар маань бүгд Япон багш нар. За бүгд Японоор ярих учраас Япон үгнүүдийнхаа нэршлиг те санагтаагаарай. Үйл үг, дооши, нэр үг, мэйши. За энэ хаалтанд болохоор маань нэр үг орох нь ардаас нь ски дэс. Ски гэдэг маань хайртай дуртай гэсэн үг. Ски гэдэг наа тэмдэгнэр байгаа шүү. Наа тэмдэгнэр өмнөх хичээлээр үзсэн. Наа тэмдэгнэр өгүүлбэрийн төгсөлд орохдоо наан гээгддэг гэсэн төрөн байсан те. За кирайдэс гэдэг нь дургүй гэсэн утгатай. За энэ ски кирай өөр жозо хита гэсэн үгнүүд маань өмнөө га нөхцөл авдаг байна. За жишээ өгүүлбэрээр харцгаая. Ваташи ва кейки га ски дэс. Кейки гэдэг маань торт бялуу байна те. Би тортод дуртай, би бялуун дуртай гэж хэлэхийн тулд ваташи ва кейки га ски дэс. Га нөхцөл авсан байна. Кейки ни гэд монголоор бол маань дэ үг хөршийн ялгал байна те. Ваташи ва кейки ни ски дэс гэж хэлэхгүй байх шүү. Нэг анхаарай. Ваташи ва кейки га ски дэс. За ваташи ва нихон рёри га ски дэс. За энэ муу адил би Япон хоолнд дуртай гэд монгол хэлээр орчуулахад энэ үг хөршийн ялгал харагдаж байгаа боловч Япон хэлээр га нөхцөл авдаг байна. Ваташи ва нихон рёри га ски дэс. За ер нь урдны хичээл дээр жажсан мөцөх нь га нөхцөл гэлтгүүгээр Япон хэлний нэг нөхцлүүд маш олон утгаар ордог тий. Д нөхцөл ихтэлцэндээ олон утгаар орж байна. Ни нөхцөл бас олон утгаар орж байна. За яг тухайн үед нь ямар нөхцлөөр өгүүлбэрийн утгаас шалтгаалаад утгуудын сайн ойлгоод явах нэ. За ваташи ва муши га кирай дэс. За одоо дургүй гэсэн үг маань орж ирж байна тий. Ваташи ва муши га кирай дэс. За энэ кирай гэдэг үг маань муу адил өмнө га нөхцөл авна. Мушига кирай дэс. Би хорхойн дургүй. Муши гэдэг маань хорхой гэсэн үг шүү. За дараагийнх нь ваташи ва натто га ски жи аримасен. Жи аримасен гэдэг маань бүгдээрээ мэдчихэж байгаа тий. Биш ээ гэсэн утгатай. За ски дэсгээр дуртай юм чи. Ски жи аримасен гэхээр мэдээж дуртай биш ээ. За натто гэдэг маань юу вэ? Японд амьдарч байгаа хүмүүс маань мэдчихэж байгаа бах натто гэдэг. За натто гэдэг маань шошиг те маме гэд түүнийг жоох ингэ дараад эсэгцэн гэх юм да. Тэгэхэд эдэс цараагаа өгтөө жоохон эвгүй байдаг юм нэлцэн газунгаарлцсан. Японочдод бол их дуртай байдаг. За би наттога ски жана гэ би наттон дургүй гэж наттогод идэх юм байна те. За дараагийнх нь мэйши одоо энэ асуух болохоор мэдээж ардаа к нөхцөл авдаг те. Нэр үг га ски дэс ка та тийм дуртай юу? Тийм дургүй юу гэдэг нь асууж байна. За рамен га ски дэс ка? Рамен га ски дэс ка? Рамен гэд рамен тийм хоол. Энэ нэр байна. Рамен дуртай юу? Хай ски дэс. Тийм ээ дуртай. Дуртай бол хай ски дэс гэж хариулах нь дургүй байх юм бол ие ски жи аримасен. Үгүй дуртай биш ээ гэж хариулах нь. Ие ски жи аримасен. Ерөнхийдөө Японд ямар нэг юм дуртай юу Япон хүн өөрөөс ч асуухад кирай дэс гэж хэлэхээсээ илүү ски жи аримасен гэж хариулсан зүгээр байдаг шүү. Би дургүй гэж шууд ер нь Япон хүмүүс жоохон ямиг зөөлж хэлдэг те. Тэгэхээр шууд би наадханд чинь дургүй гэд хэлэхээс илүү ски жи аримасен гэж хэлсэн нөгөө сонсож байгаа хүндээ арай зөөлөн илдэг сонсогдох. За дараагийнх нь мэйши. Энд муу адил хаалтны мэйши нэрэг орно те. Тэгээд га жозо дэс хита дэс.
За дээрхийн дуртай дургу гэсэн үгтэй муу адил энэ жозу гэдэг маань ямар нэг юм чадварлаг сайн гэсэн утгатай. Хита гэдэг нь ямар нэг юм муу тааруухан. Түүнийг хийж чаддгүй, дуулж чаддгүй, бүжгэлж чаддгүй тийм ийм утгаар ордог. За энэ үг нь муу адил урдаан га нөхцөл авдаг. За жишээ өгүүлбэр харцгаая. Ваташи ва утага жозу desu. Би дуу дуулахтаа сайн гэж байна. Би дуу сайн дуулдаг тийм. За Мария сан ва эга хита desu. Мария сан зургандаа тааруухан, зураг зурхтаа муу гэсэн үг. За дараагийн дүрм. За аримас гэдэг нь байна гэсэн утгатай тийм байдаг. Вакаримас мэднэ ойлгоно гэсэн утгатай үйл үг байна. За энэ үгнүүд маань муу адил урдаан га нөхцөл авах нэ. За өөртөө аримас гэдэг маань байх гэсэн утгатай үг тийм. Надад ямар нэг юм би гэдэг өөртөө байгаа зүйлсийн талаар хэлэхдээ ваташи ва курума га аримас гэх юм бол надад машин бий гэх. Ваташи ва компьютер га аримас гэхээр надад компьютер бий болох нь тийм. За дараагийнх нь ваташи ва канжи га вакаримас. Би ханз мэднэ. Ваташи ва хирагана га вакаримас. Би ханзыг мэднэ. Гэх зэргээр ашиглах нэ. За дараагийн дүрэн бол дайвар үгс. Дайвар үгс гэдэг нь юу вэ гэхээр за үйл үгийн ерөнхийдөө өмнө орж үйл үгийг тодтогч ордог үүрэгтэй. За үйл байдал юмсын шин чанарыг зааж өгүүлбэрт ихэнхдээ үйл үгийн өмнө орж үйл үгийг тодтогох үүргээр ордог. Зарим тохиолдолд зарим үгнүүд нь болохоор нэр үгийн өмнө тодтогч орох тохиолдол бас байдаг шүү. За өнөөдрийн үзэх үйл дайвар үгс нь болохоор yoku, daitai, takusan, sukoshi, amari, zenzen гэсэн дайвар үгсийн талаар үзэгнэ. За жишээ өгүүлбэр хараад бол илүү ойлгомжтой байх. За эйго га yoku wakarimasu. Эйго га yoku wakarimasu. Ваташи ва эйго га yoku wakarimasu гэх юм бол би англи хэлийг сайн ойлгоно. Би англи хэлийг сайн мэддэг гэсэн утгатай. Сайн yoku гэдэг нь сайн мөн ихэнхдээ дандаа гэсэн утгаар бас ордог. За нихонго га daitai wakarimasu гэх юм бол би япон хэлийг ер нь ихэнхийг нь мэднэ те. Бараг л ихэнхийг нь ойлгоно. Бараг л ер нь япон хэлийг 100% эзэмсэн гэсэн утгатай. Daitai wakarimasu. За хүн багш нь ингээд япон хэлээр ярьлаа те. Тэгээ сенсей минаса вакаримашта ка гэдэг асуух юм бол daitai wakarimashita. Яг 100% ではないんですけれども、80から90%ぐらい分かったら、大体分かりますгэж хэлдэг. 大体分かりました. Заフランス語が少し分かりますгэж.少しгэдэг маань бага зэрэг жаахан гэсэн утгатай. Франц хэл бага зэрэг мэднэ. Франц語が少し分かります. За энэ үгнүүд муу адил энэ өмнөө га нөхцөл авсан байна те. 大体гээ га байна, 少しгээ га байна. За分かりますгэдэг үг маань өмнөө га нөхцөл авна гэсэн те. Өмнөө га нөхцөлд орно. За дараагийнх нь 중국어가 안말이 вакаримасен гэж. За энэ ягаад улаанаар бичсэн бэ гэхээр энэ 안말이 젠젠 гэдэг үг маань ардаа дандаа үгүйсгэл авдаг байгаа шүү. 안말이 вакаримас това иванай дэс. За 젠젠 вакаримас гэж мадл хэлэхгүй байх нэ. За хятад хэлийг бараг мэдэхгүй. 안말이 гэдэг маань бараг мэдэхгүй. Бараг гэсэн утгатай тий, бараг тийм ч гэсэн утгатай. 한국어가 젠젠 вакаримасен. 한국어가 젠젠 вакаримасен. Солонгос хэлийг огт мэдэхгүй гэж. Зензэн гэдэг нь огт гэсэн утгатай шүү. Огт гэж байгаа. Тэгээ ардаа дандаа үгүйсгэл авах. За энэ сукоши, аммари, зензэн мөн тэмдэг нэрийн өмнө орж тухайн тэмдэг нэрээ тодтогч орж болдог байх нь тий. За жишээ өгүүлбэр авсан байгаа. Энийг харцгаая. Сото ва сукоши самуи дэс. Самуи гэдэг маань и тэмдэг нэртэй. Бид нар өмнөх хичээлээр үзчихсэн. Игээр төгсөн и тэмдэг нэр өгүүлбэрийн төгсгөл ардаа дисээ шууд залгаад авдаг гэсэн үзчихсэн. За сото гэдэг маань гадаа тий. Гадаа сукоши жаахан, самуи дэс гэдэг нь хүүтэн байна. Гадаа жаахан хүүтэн байна гэж. За ингээд тэмдэг нэрийн өмнө дээрх дайвар өгс маань ингээд тэр гурван дайвар үг маань тэмдэг нэрийн өмнө тэмдэг нэрийн татгаж ордог байна. За дараагийн жишээ нь ано эйга ва зензэн омошироку най дэс. Тэр кино огт сонирхолгүй гэж. Зензэн омошироку. Омоширо гэдэг маань и тэмдэг нэр те. За энэ муу адил өмнөх хичээлээр үзсэн дүрэн байна. Омоширо гэ и тэмдэг нэр и тэмдэг нэр үгүйсгэл дээр болохоор ийг хасагдаад кунай гэсэн те. Кунай гэдэг. Кунайг залгадаг байгаа. Ингээд сонирхолгүй болж байна.
Мушраа гэдэг нь сонирхолтой тий. За дараагийнх нь кара. Нани кара. Энэ рио гэдэг маань шалтгаан шүү. Рио гэдэг маань шалтгаан гэсэн үг. Энэ хаалтанд ямар нэгэн шалтгаан байх нь тий. Тийм учраас ийм учраас за тэгжэна гэдэг энэ ард хөвгөлбөр нь ерөөхдөө түүний үр дүн байх нь. За ийм учраас би тэгж чадахгүй. Завгүй учраас би өөртөө чинь явж чадахгүй тий. Завгүй учраас би өнөөдрөөс таринаач гэх юм уу. Ард нь үр дүн байх нь. Энэ кара гэдэг маань өмнөх хичээл дээр тэндээс тэр хүртэлтэй аас гэсэн утгаар орж исэн бол энэ удаагийн хичээлээр учир шалтгааныг заасан утгаар орох нэ кара гэдэг маань. За Токио кара Осака маде. Токиогоос Осака хүртэлтэй. За аса кужи кара Йороноро кужи маде гэдэг. 6 цагаас өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл гэх юм уу тийм утгаар хүртэн орж исэн бол энэ удаа учир шалтгаан заасан утгаар орж байна. За жишээ өгүүлбэр харцгаая. Жиган га аримасен кара такси де кайримас гэж байна. Цаг байхгүй учраас цаг байхгүй учраас таксигаар харина гэж байна. За коdomo no tanjoubi desu kara hayaku kairimasu. Хүүхдийн төрсөн өдөр учраас эрт харина гэж байна. Хүүхдийн төрсөн өдөр учраас эрт харина. За энэ бол үйл үг юм өгөөсгөлөө шууд залгаж байна. Мас хэлбэрэл модаль шууд залгана. За энэ танжоби дискара гэх нэр үгэн дээр ч гэсэн шууд залгаа явах нэ. За энэ хамгийн сүүлийн дүрэн бол дооште нани диска. Дооште гэдэг маань яагаад гэсэн асуух үг байгаа шүү. Дооште диска гэд яагаад вэ гэд ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг асуухад хэрэглэнэ. Мэдээж асуух үг юм чинь тий. За жишээ өгүүлбэр харцгаая. Дооште осаке о намимасен ка гэж. Яагаад арх уухгүй байгаа юм бэ? Курмао унтенсру кара дэс. Шалтгааныг хэлж дээ тий. Дооште та яагаад гэхгүй байгаа юм бэ гэхээр мэдээж нөгөө нь учир шалтгаанаа тайлбарлаж хэлнэ тий. Курмао унтенсру кара дэс. Машин барих учраас гэж. はい、それでは今日の文法はこれで終わりですね。ありがとうございました。次の宿題は次の10課ですね。10課の文法を次の授業を教えます。それで新しい言葉ですね。いつも通りに新しい言葉を覚えてきてください。よろしくお願いします。